За, сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргье. За, өнөөдөр та бүхэн компьютерийн өдөр тутам хэрэглэгдэж байдаг анхан шатны мэдгэдэггүй болох тийм заавар оруулчих. Тийм компьютер дээр ажилладаг хүмүүсээс тогтмол байнгын хэрэглэгдэж байдаг юм функцүүд байгаа. Мэдхгүй хүмүүс заавал мэдэх ёстой хамгийн ихний ээлжид хэрэг болох ийм үйлдэлүүд би та бүхэнд хэлээд өгч гэж бодлоо. Тэгэхээр энэ үйлдэлүүд нь болвол ерөөсөө хүмүүст хамгийн их хэрэгцээтэй учраас зарим хүмүүс зарим нь мэддэг байж болно. Зарим нэг нь бас мэдэхгүй байж болно. Бүгдийг мэдэхгүй хүмүүс бас байж болно. Тэгэхээр та бүхэн эндээс суралцаад хэрэгжүүлээд яваарай гэж хүсье. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд гарын товчлууруудын хослол хэрхэн ажиллах талаар зааж өгье. За энэ дээр энэ зааврынхаа дагуу бүгдээр явъя. Тэгэхээр эхний ээлжинд гарын товчлууруудыг зааж өгье. За гарын товчлуур бол копи хийхэд контрол дараад C дарна. Контрол дараад C дарахад копи гэж хуулж авна гар дээрээс. Контрол дараад E дарах юм бол paste ууснаа буулгаж тавина. За контрол дарчаад X зарах юм бол cut файлаа бол копилох гэж татаж аваад тэрнийхээ дараа бас нөгөө функц заахад контрол E гэхэд тавигдах жишээ. За үүнээс гадна өдөр тутам байнга хэрэглэгдэж байдаг функц бол энэ Alt Tab байгаа. Alt дараад Tab дарах. За ингэхэд бол функц орон сольж идэг. Alt Tab дараад үзье. Энэ цааталт нь байгааг наадталтаа гаргаж ирж байгаа тийм. Зураг текст хоёрыг хооронд сольж өгнө. Хамгийн сүүлийн хийжсэн үйл. За энэ дээр жишээлбэл өөр нэг файл нээчихье. Хамгийн сүүлийн Excel-ийн файл нээчихье. Тэгэд Alt Tab дарахтаар энэ товчтойгоо солигдно. Excel-ийн файл нээчихад дараад нь энийг нээчихсэн байгаад Alt Tab дарах юм бол энэ хоёр солигдно. За Alt Tab товчлуурууд ийм их хэрэгтэй товчлуур байдаг. За үүнээс гадна бол Alt товчлуурыг Window товчлуур байгаа. Window товчлуурыг дээд хэсэгтээ дарахад бүх дэлгэц хаагдана. Энэ дээр ингээд жишээлбэл 3 файл нээсэн байж шүү дээ. Тэгэхэд эднийг Window D дарахад бүгд алга болно. Дахиад Window D дарахаар бүгд гараад ирнэ. Бүх дэлгэцээ гаргаж харахын тулд бүх файлуудыг нэг үрчлэл хийх гэж авах гэдэг байхгүй. Window D ингээд явчихдаг. За үүнээс гадна Window товчлуураа E товчлууртаа дарахад бол Window E File Explorer гэдэг энэ файлыг нээж үзэхийн тулд Window E товчлуураар дарж үзэх нь. За тэгэхээр энэ дээр
нэг файл нээчи. Тэгээд дахиад window E. Тэгэхээр дахиад нээгдэж шít. Тэгээд юм 2 3 файл нээж болох юм байна нэгсэн. Хэдэн ч файл нэгээ явж болно. За window X. За үүнээс гадна файлын юу нэхэд бол файлын нэрийг засахад бол ямар нэгэн текстийг засахад бол F2 төвшөөрөөр засчихна. Дараа файлын нэрийг засч болно. За энэ хэдэн гарын төвчлөрийг эхний ээлжинд бол мэдсэн байхад энэ компьютерт хамгийн өдөржин хэрэглэгддэг юм төвчлөр. Гарын төвчлөрөөс ажлаас орчих нь хамгийн их хэрэгтэй байдаг. За тэгэхээр гарын төвчлөрийн ерөнхий нэг анхны гэдэг төвчлөрүүдийг таахын хэлээд өгчлөө. За хоёр дахь юу бол Windows-ын цонх нээх хаах сэлгэх, Windows цонх нээх хаах сэлгэх. За бүгдээрээ энэ дээрээс Windows файл нээчи. За одоо энэ юу хаач. Энийг хач. За Windows-ийн дээр файл нээлээ. За файлыг нэгдэг компьютерт нэгдэг байгаадсан файлыг бол энэ хасах дарахтаар доошоо хөвгдчихнэ. Энэ дээр ч ингээд маус зэрэгтэй зэрэг өөдөө мэдрээд гарч иж байгаа нь энд хөвгдсөн байна гэсэн үг. Хаагдаагүй. Тэгэхээр энд ингэж хасах дээр нь ихгүй нь энэ X-ээр бол close гэсэн энэ цаана энэ товчийг дарахтаар бүр дэлгэц дүүргэж томорч ирнэ. Дахиад дарахаар ингээд жижиг болчихно. Жижиг болоод ийм болсон тохиолдолд булан дээр очихдоо ийм хоёр тишээ сум болохдоор нь дарж жагаад хэмжээг нь жиг багасгаж болно. Түүнээс гадна энэ дээд хамгийн юуныхаа дээдс дээр энэ маус очиж байгаа. Энэ дээр дараад үүнийгээ дуртай хишээд зөөгөөд байрлал өөрчлөөд харж ингэж ажиллах боломжтой. За тэгэхээр одоо яах вэ гэхээр бүгдээр Windows E гэдэг дахиад нэг Explorer файл нээчи. За файлын цонх нээх хаах. Одоо энэ дээрээс хоёр тишээ сум болонгод хажуу тишээ ингэж жижигрүүлж болох нь шүү дээ. Нээх хаах сэлгэх мэдсэн. Одоо дэлгэц томруулахыг мэдсэн. Одоо файлыг хуулах зөөх. За тэгвэл файл хуулахын зөөхийн тулд яах вэ гэхээр энэ файлын дотор бүгдээр фолдер үүсгэе. Яагаад яг номруулж байгаа бүгд энэ дээр яж ажиллаад. Энэ ойлгоо ерөөсөө хаач гэдэг. За энэ дээр фолдер үүсгэхэд бүгдээр энэ доторх энэ бараануудыг зэгцтэй болгохын тулд яах вэ гэхээр энэ дээр баруун төвчөө дараад new энэ шарыг сонгоод шинэ фолдер нэгтчих. Чүнэг шинэ фолдер байна. New фолдер. New фолдер энэ дээдлэлт нь байжсэн ба шүү дээ. Энийг хавьлж үздэг. За энэ хоёр дахь энийг ортгоч. За энэ new фолдер байна одоо хоосон фолдер байж байгаа. Тэгэхээр энэ хоосон фолдерыг F2 төвшөөдөө дарахтаар ингээд өгч ороод ирнэ. За энэ дээр одоо бүгдээрээ нэр өгье. За ямар файлд одоо ямар нэр хийх вэ гэхээр за ялгагч юм бол за туслах гэж. Ер нь файлын нэрийг бичгтээ би бол ингээд дандаа англиар бичсэн. Англи үсгээр ингээд бичиж байгаа юм сайн байдаг. Дараа нь бол файлын алдаа гарч байхад бол засахад
Монгол өсгөр хөгжигдсэн байдал компьютер талдаа орчдгийг засахад асуудал амаргүй болчтой, энэ засах боломжгүй болчдөг. Тэгэхээр файлыг нь арга нь бол дандаа энэ англи үсгээр далилж шатгалж явах сайн байдаг. За туслах гэсэн шинэ файлдэр ингээ хоосон файлдэр нээчихсэн. Одоо тэгэхээр энэ туслах гэсэн файлдэр рүү эдгээр бараануудыг зөөё. Энэ бараануудыг зөөхэд бол шууд дарж байгаа л нөгөө туслах гэсэн файл хаана байлаа? Энэ байж. Энийгээ цэнхэр болонгот энэ дээр тавьчих. Тэгэхээр яг энэ файл чинь илүү орчихсон байна. Тэгээд чирээд оруулчих болно. Эсвэл энийгээ чирч оруулахдаа компьютерын гар дээрээс компьютерын гар дээрээс бүгдөө энэ shift тушаалаа дарна. Буруу shift тушаалыг shift тушаалаа дарчих. За энэ дээр би нэг бас нэг хоёр юм гар дээрээс хэлхийг зааж өгөөгүй байж байгаа юм байна. Бас нэг хүмүүсийн мэддгүй нэг юм би нэг хоёр юм нэмээ хэлчихье гэж бодчих. Зарим хүмүүс мэдгүй хүмүүстээс хөдлөөд байдаг юм бол энэ хаамлог гэсэн энэ товчлуур байдаг. Энэ товчлуурыг дарахад энэ дээр гэрэл асчих хэвээр. Энэ гэрэл асчих юм бол энэ тоонууд дарагдахаар тоо гардаг. Энэ товчлуурыг ахаа дарахдаа энэ гэрэл унтарчихсан тохиолдолд энэ тоонуудын энэ нь болохоор сум болчдөг. Хоёр дээр доошоо сум. Одоо дээр нь нэг сумнууд байна шүү дээ. Эдгээр энэ сумнуудаар ажиллана гэсэн үг. Одоо энэ товчлуур эдгээр болчихно гэсэн үг. Энэ гэрэл асж байгаа тохиолдолд тоонууд нь дарагддаг шүү. Энийг бас мэдэж авах хэрэгтэй. Энийг зарим хүмүүс мэддэг хүмүүс болоосоо бодлоо тоон дарагдахаа ажиллаа гэдэг талтай. Энийг бас мэдэж авах хэрэгтэй. За үүнээс гадна энэ капслук товчлуур байна. Капслук бол дарахаар энд гэрэл асна. Энэ голын гэрэл асна. Энэ капслук голын гэрэл асаад энийг дарчихсан тохиолдолд өсгөнүүд байна бүгд дандаа томоор өчгдөнө. Гарын өсгөнүүд. Энийг ахаад энэ гэрэл дараад энэ гэрэл ахаад унтарсан тохиолдолд өсөж жижигээр өчгд явуулдаг шүү. За энэ бол энэ гар дээр бас компьютер хэрэглэж мэддэг хүмүүст бол гарч ирдэг хүндрэлүүд энд байдаг. За сая юун дээр явж юугаа дарахыг зааж хэлж гисэн. Shift дарах. Shift дарж байгаад одоо shift-тэй бүгдээрээ дарж байгаад юугаа болох гэж байгаа вэ? Энэ select-снийгаа shift дарчихад тэгээд доотлолт нь дарахад бүгд ингээд select-лж идэвхжиж байгаа. Тэгэхээр ингэсэн тохиолдолд дараа чирхтээ зэрэг энэ туслах гэсэн луга энэ гурван байлч бүгд орчихсон. Одоо туслах дотор яах нь ийм дөрвөн байлуул гараад ирчихэ. За үүнээс гадна гар дээрээс ахаад нэг товчлуур зааж өгье. Гар дээрээс контрол дарж иж сая shift дарж байгаа бүгдийг ивч авч болсон тий. Одоо контрол энийг дарж байгаад файл авуулъя. Контрол дарж байгаа файл авахын тулд энийг дарчихад shift дарж байгаад байх юм бол бүр ингээд бүгд идэвчж байгаа биз. За тэгвэл контрол дарж байгаад энийг ингээд бусд нь идэвчгүйгээр зөвхөн сонгосноор ч идэвчж болдог. Ингээд ийм гурван байл. За энэ ингээд дөрвөн зураг. Эднэрийг одоо ингээд дөрвөн өөр зургийг энэ зэгэр дээрээ дарж байгаад аль нэг зэгэр дээр дарж байгаа энэ туслах руугаа авчиж ирээд тавьчих. Одоо туслах руу бүх зурнууд ингээд ороод ирчих. За ингэж юуныхоо хооронд энийг зөөхөөс гадна нөгөө window ийгээ дахиад нэг Explorer файл нээчи. Энээс гадна ингэж бас зөөж болно. За одоо бид нэр энэ D-гийн
файл зэсийг нээсэн шүү дээ. Ер нь файлыг нээхэд бол арга нь бол юу яагаад нээчихсэн дээр байдаг. Энэ урдлын энэ дээрээс нь нээх нь амар байдаг. Ер нь найдвартай сайж байдаг. Ялангуяа хойно хоёр товшид нээгээд байснаас одоо энэ файлыг нээхэд бол энэ дээр ингээд хоёр товших бол ялангуяа малашиг нээхэд бол энэ вирус орох магадлал их өндөр байдаг учраас арга нь бол эндээс урдаасаа ингээд нээгээс очих амар байдаг. За эгийн файл зэсийг нийлээ. Файл зэсийн дотор нөгөө тослог гэсэн файлдер чинь байж байна. Тослогоо нийлээ. За одоо энэ дээр нь дарж агаад юугаа чирнэ штэ. За ингээд нийл. За одоо энэ хоёр файл байна. Ингээ харагдчих. Нөгөө сая энэ дотор бид туслах руу хоёр дарж орох шаардлагагүйгээр энд байж байгааз нөгөө туслах гэсэн файл ингээд хэрэгслээ давхар нээчихэж байгаад. За тэгвэл одоо энэ туслах дээрээс нөгөө энийг дарж агаад энэ лүү хийгээд байсан шүү дээ. А тэгвэл одоо энийг дарж агаад шууд энэ лүүгээ хийчих. Тэр дээдл энэ лүү хийсэнтэй адилхан гэсэн үг. Шууд энэ дээр ачаад тавиад хазар ингээ орчих. Тэгэхээр энэ туслах гэсэн файл чинь энэ хоёрын хооронд ингээ зөөгтөр энэ файл орж ийн гэдэг ингээд харагдаж байгаад амар. Одоо энэ дотор ороод энэ орж уугүй юу харах гэдэг шаардлага алга шүү дээ. Буцаахаар бол энэ тавчаар буцаачихна. Тэгэхээр ингээд хоёр юу нээчихад энийг нөгөө энэ хоёр файлаа бол ингэж ус болно шүү дээ. Ингээд давхарлаад тавьчихсан бүгд хаалттай байж илээ гэж бодоход ингээд хоёр давхар байж. Тэгэх юм бол контрол тааб гэж солихтой нөгөөтг нь урдаа гараад контрол тааб гэхээр нөгөөтг нь урдаа гараад ингээд хоёулангийн хоорондоо солиод хоёр файлын хооронд. Одоо жишээлбэл энэ дээрээс юу авчи. За одоо зургнууд зөөгөө дууссан юм байна. За яг энийг баруун тавьж дараад одоо копи гэх юм бол энэ файл эндээ байж байна. Пат гэхний сонгох юм бол тасдаж авах нь. Нэг гараасаа бол Ctrl X, Ctrl Z байгаа ш тийм ээ. За тэгэхээр бүгдээр энэ файлыг копиг авч. Копи гэж аваад Alt Tab нөгөө файл руугаа оруулж яад энэ дээр баруун төчөөд аваад paste. За ингээ олгочлаа. Тэгсэн чинь яаж энэ сая би чинь энэ дээр байж байгаа копи байсан учраас тасдаж аваагүй. Тэгсэн мөртлөө тусдаж орохтой энэ байлчин дээр байж. Их мэтлэнгээр файлыг хооронд нь зөөх, янзлах, цэгцлэх компьютер доторх файлууд зарим хүмүүсийн файлууд маш их эмх зэгцгүй хаана юу байгаа мэддэггүй олоход хэцүү байдаг. Тийм учраас ингээ файлуудаа нэрлээд одоо энэ дээр ахаад нэг фойлдер нээж болж байна. Дахиад нэг фойлдер гээд. За энийг бол бусад гिचээ тийм ээ. Бусад файл болгочих. Ингээд энтер тарчих. За бусад гэсэн файл руугаа одоо тэгвэл үлдсэн гэдэг байгаа хийгээд өгч. Энд дээр дарж байгаа shift дарж агаад эднийгээ сонгоод за одоо энийгээ сонгочиход бүгдээр cut гэдэг авъя тийм ээ. Cut гэж аваад за alt tab гэхээр энэ дээр чинь нөгөө туслах гэсэн юм байж байгаа шүү дээ. За тэгвэл бусад гэсэн файл чинь энд байж сая энд. Энэ бусад гэсэн рүү оруулж ирээд тест хийчих. Энд мэдхгүй хүмүүс нэг яг ойлгомжгүй болж гинөө юу болж гин мэдэхгүй. За ямар ч гэсэн бусад гэсэн чинь энд ороод ирсэн байна. Сая нөгөө энд байсан файлуудыг катга авцуучаас байхгүй болцсон. Туслах гэсэн дотор нөгөө бидний хийсэн файл байж байгаа. Бусад гэсэн дотор сая сүүлийн хийсэн файл чинь ороод ирчих. Ингээд энэ хоёр файлыг юу яасан тохиолдолд бүр чадахгүй мэдхгүй хүмүүст бол ингээд за энэ файлаас чи одоо энэ дээр ил гаргаж ирэхээр бол энийг яг өөд нь болгох чи ингэж яагаад энийг дээдлэлтэн дараад чихээр байдаг бол
За одоо жишээлбэл энэ бусад гэсэн чинь нэгдсэн байж байгаа шүү дээ. Энэ бусад гэсэн байл чинь доороо энэ чинь нэгдсэн байна. Тэгэхээр жишээлбэл за чи нэг мэдгүй за дуу зэгсэлэх юм аа гэхэд энэ дуунуудыг эндээ гаргаад тавиад хэрэгтэй дугаа ийш нь тавиараа гэдэг юм бол энэ дээрээс нь дарж байгаа л энэ дээр тавьчих бол. Тэгэхээр энэ бусад гэсэн дотроос гараад энэ дээр ирж ийнэ л гэсэн үг. Бусад гэсэн бойл дээр шинэ хэдэн ч бойл дээр ингэ нээж болно. Ингээ хооронд нь ажиллаад сэлгээд яаж гэдгийг тушаад ингээ хэрэглээд хийгээд үзээрэй хүмүүсээ. За файл оронд сэлгэх, самбарыг ивгэх, хаах гэх одоо хаахаар бол жагтаадаар нь ивгэхээр бол доош нь ингээ хаахаар бол эндээ дарчих. Энэ дээр дарахтаар энэ хоёр байл чинь энэ дээр ингээ байж гэсэн үг. Энд дээр дарахтаар энэ гарч иж байна. Тэгээд нөгөө чигтээр нь дарахаар энэ гарч иж байна. За хаахаар ингээд цагтаа хаачихвал энэ дээр очихдоор ганцхан файл байж байгаа. За ингээд файл дөөх зэгслэх файлын нэр за одоо файлын нэр засъя тийм ээ. За бүгдээрээ сая туслах гэсэн дотор файл өгсөн байгаа. За энэ одоо файлын нэрийг засахаар бол ерөөсөө л F2 дараад 1 2 3 4 5 гэж энэ дарахад файлын нэр өөрчлөгдөж байна. Энэ бол амархан F2 дараад. За үүн дээр би нэг энэ shortcut файлыг нэг таах хэрэгтэй. За одоо бүгдээрээ энэ бусад дотор ч бараа файлууд байж байгаа. За энэ гараа авах гэж. За энэ бараа гэсэн бааз гэсэн энэ Excel-ийн файлыг бид нэр халааш руу хуулахдаа энэ файлыг хуулгаад баруун төвчөө дараад хуулаа хийчих болно. Копигээд. Харин энэ файлыг одоо жишээлбэл юун дээр ажиллахын тулд компьютер дээр ажиллахын тулд яг дээр рүү ороод файлс руу ороод үзэг файл үзэг гэж ингээд хайж ингэж олох гэжсэнд орвол энэ файлыг байнга ажилдаг болвол дэлгэцэн дээр shortcut хийгээд авчдаг. Shortcut send to desktop. За тэгэхээр энэ shortcut файл байна. Энд гараад ирчих. Энэ би ачлаа. Алуу болчихоо. За энэ нэг яагаад. Дээр ийтэй өчсөн байгаа тэгээд байгаа юм байна. За энэ shortcut гэсэн нэртэй юм файл болсон гоц. Энэ бааз гэсэн файлыг нэхэд дэлгэсэн дээр ингээд тавьсан байхад энэ файл үзэг гэсэн дээд дотроо файл үзэг бусад гэсэн дотор байгаа энэ файлыг шууд дэлгэснээс ингээд нээчих болно гэсэн үг. Гэтэл халааш руугаа хуулахдаа энэ ижиг доороо shortcut гэсэн нэртэй нэрийг өөрчилж болно. Гэхдээ энэ нэг сум жижигхэн сум байна. Windows 7 молоо дээр болно. Ингээд shortcut файл байна гэдэг ингээ харагдана. Энэ дээр одоо ийм сумтай байх хэрэгтэй. Сумтай байдаг shortcut файл. Энэ сумтай энэ файлыг халааш руугаа хуулж авч явж ерөөсөө болохгүй. Энийг сайн мэдж авах хэрэгтэй. Компьютер дээр сураагүй мэдгүй хүмүүс энийг халааш руугаа хуулж аваад хүний компьютерт явуулж өгөхөөр нөгөө файл нь ажилддаг. Яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэхээр энэ файлыг чинь энэ файлыг дуудахад л энэ ажиллаж байгаа байхгүй. Энэ файл нь байхгүй бол зөвхөн энийг хуулаад аваа явуучих юм бол миний компьютер очиж ажиллахгүй. Тийм учраас өөр нэг халааш руу юм файл хуулахаар бол ийм shortcut гэсэн ийм файл хуулж болохгүй шүү гэдгийг онцгой мэдчих авах хэрэгтэй. За үүнийг тэгээ одоо энэ файлыг устглаа. Энэ файлыг устгах юм бол энэ файл нээгдэхгүй. Харин энэ файлыг устгацсан байхад энэ файл нээгдэнэ хамаа байхгүй. Энэ бол зөвхөн түлхүүр команд. Тэгэхээр одоо энийг устгачих. Энэ файлыг устгах бол ерөөсөө ямар ч юу
Энэ байна. За яг энийг хийж гаргачих. За shortcut файл. За одоо дараа чи алхам болохоо флаш форматлах, флаш юм хуулах гэх талаар. За энэ дээр нэг флаш байна. Энэ this компьютер гэдэг компьютерийнхаа бүх үеэр болох эргэн флаш нь маань энэ дээр байж байгаа. 14 ГБ ийм флаш байна. Флаш баруун төвчөө дараад флашын дотор одоо юу байгаа ингээ харна. Ингээ байгаа. За энэ флаш дотор байгаа энэ гэхдээ энэ дотор ийм файлууд байна. Тэгэхээр энэ дээрээсээ бүгдээрээ энэ флашыг форматлахын тулд баруун төвчөө дараад формат ихэд энэ флашын дотор бүх файлыг устгана. Цэвэрлээд шинэ болгож эхлэв. За флашаа форматлаж. Формат completed. За close. Одоо флаш руу ороход флаш хос. За тэгвэл бүгдээрээ нөгөө тэмүүлжийнхаа үзэг дотроос бусад гэсэн дотроос туслах дотроос зураг авъя тийм ээ. Энэ зургийг копи хийгээд флаш дээр дарахтаар флаш нээлтэн флашн дээр баруун төвчөө дараад paste. За одоо энэ флашн дотор байна. Ганц л зураг байна. За одоо бүгдээр энэ дээрээс компьютер руу орж жагаад флашийнхаа юуг нь харъя. Флашн дээр баруун төвчөө дараад тэр флашн дотор үзүүлэлтийг хардаг. За энэ флашаас одоо 224 ГБ айл илүү хийсэн байна. Тийм зайтай байж байгаа гэдэг флашийн хэмжээг харж байна. Энэ ингээд дүүрээд ирэх боломжтой багтахаа байна. За ер нь бол энэ дотор бүгдээр ороод энэ файлынхаа хэмжээ тоог нь энэ дотор одоо хэдэн ямар хэмжээтэй байна гэдгийг баруун төвчөө дараад файлаа үзэж байна. 29 мега юм байна. 10 файл байна. Эдгээр зарч. За тэгвэл энэ 10 файл байна уу? Ингээд 6 10 файл. Ингээд файл флаш юу файлдер дотор файлаа тоолоод үзэж бас болно. За флаш форматлах, флаш. За одоо флашаа хай. Флашаа хүмүүс хаахгүй мэдгүй хүмүүс хаахгүй авчдаг талтай. Тэгэхээр флашаа хаахын тулд яг хөр ингэж компьютер руу орж жагаад флашн дээр баруун төвчөө дараад eject хай формат тэгээд хооцолчихсон шүү дээ. Одоо eject гэдгээр нь флашаа салгаж өгнө. За ингээд флаш маань eject хийчихээр өөрөө гараа яваад байна. Энэ нэг сая юм хийс учраас гарч ирэхгүй. Тэгч ерөнхийдөө бол ингээд хаагдчихаа. За флаш хаах, флаш форматлах, хадгалах замаа заах. За одоо бүгдээр юу яадаг? За би notepad энийг зааж өгöd. Тэгээд хадгалах замаа заасан дээр. Нэг дээр хадгалж. За notepad-ыг бүгдээр энийг ашиглаж сурах хэрэгтэй. Notepad-ийг юун дээрээс start system дотроос яагаад нөтгөө бичгэлээр гараад ирнэ гэдэг энэ зэрэг зурагтай. Үүнийг ашиглаж сурах хэрэгтэй. За үүн дээр одоо ингээд тэмдэглэл ямар нэгэн юм хүн бичээд хадгалъя. За ингээд хадгалах одоо Excel ч бай ямар ч файл дээр гэсэн хүн ажиллаж байсан гэсэн
файлаа хадгалахтаа хүмүүс зүгээр л одоо файлдаа нэр өгвөл нэг 15 юм тий. Тэгээ хадгалчих. Ингээд шууд сэвэд алчдаг. Сэв дарахаас өмнө энэ файлаа хаана хадгалж байгаагаа харах хэрэгтэй. Одоо энэ бол десктоп гэхээр энэ дэлгэцэн дээр хадгалах гэж шүү дээ. Тэгвэл энэ файлаа бүгдөө саяхаа тэр юу руу хадгалъя л да тийм ээ. Тэгээ дотроо үзэг файл гэдгээ задлаад за энэ бусад гэсэн дотор ч файл байгаа шүү дээ. Бусад гэсэн лугаа хадгалчих. Ингээд замаа заагаад өгчих юм бол дээд дотор үзэг байл бусад гэсэн дотор энэ файлж хадгалах. Дараад нь файлаа хайх тэнд байгаа гэдэг юм. Ингээд хадгалчлаа хаач. Одоо тэгвэл энэ дээрээсээ бүгдөө нөгөө дээр үгөө оръё. Дээд дотор үзэг файл гэсэн дотор бусад гэсэн дотор дарахаар сая 15 гэсэн байж энэ өгч. Дарлаа энэ хадгалагдсан байж байгаа чинь. За ингээд нотепad нэгээд замаа заагаад хадгалдаг боллоо. Файлын тоог хэмжээгээ харахыг заагаад өгчлээ. Файл устгах, сэргээх. За устгахыг зааж энийг delete дараад устгах юм байл. Энэ тэгээд устчихад яахгүй байгаа юм байна. За устчихлаа delete дараад. Тэгээд delete дараад устцсан файлыг одоо сэргээхийн тулд яах вэ гэхээр хогийн саваа удлаа. За хогийн савын дотор 15 гэсэн файл хаана байна? Өнөөдөр чинь 21 оны 9 сарын 11-ээс өөр юм шүү дээ. Энэ огноогоо нэрвэлчих. За ингээд огноогоор нэрвэлэхдээ хамгийн дээр гараад ирчих. Түрүүний нэг бааз гэдгийг устгасан. Энэ shortcut устгасан тийм. Энэ folder 2 гэдгийг устгасан ингээд юу ч устгасан байж байгаа. Энэ 15 одоо буцаад сэргээх гэж байгаа. Хогийн савнаас гаргаж ирэхээр restore баруун төвчөө дараад restore ингээд сэргээх гэж байгаа. За одоо хогийн саваа хаачихад саяхаа файл руугаа оръё. Нэг 15 гэсэн байна энэ дээр гараад ирсэн. Эргээ гараад ирсэн байсан газар. За ингээд хогийн савнаас файлаа сэргээчих болно. Файл устгах сэргээх. За одоо сүүлдээ бол энэ Office програмын мэдгэдэггүй олгох. Нэрбиний тайм хэлээд өгчээ да. За Office програм гэдэг нь нэр нь Windows үйлдвэрлэлийн систем гэдэг нь болохоор Windows 7, Windows 10 гэдэг зүйл компьютерыг асаадаг, ажилуулж явах зарчимтай үйлдвэрлэлийн систем байгаа. Үүний дотор Office хэрэглээний програмууд яаж идэг? Тэгэхгүй суулгаж иж ажилдаг. За тэгэхээр Microsoft Office програм маань Access, PowerPoint, Word, Excel гэх мэтлэнгээр олон юунууд байдаг. Эднээрээс бид их одоо Office-ийг хавьд хэрэглэдэг. За файлуудыг хэрэглээд ажиллаа явах юм бол одоо сүүлийн үед Office програмууд маш их олон болсон юм байна. Эндээ байл юм сурч ирсэн байна. За ийм учиртай. За одоо энэ дээрээс бид ерөнхий Office програм яг янз бүрийн юудаг бол бараг нь бичиж байгаа юм чи. Хамгийн гол компьютер дээр анхан сууж үзэж байгаа яаж байгаа хүмүүсийн нэг хамгийн гол мэдэх ёстой бол компьютер унтраах. Компьютер одоо асаахтаар товчлуур дараа асаачдаг болохоор унтраахтаа тэгээд дараа унтраачих гээд байдаг. Мэдгүй хүмүүс. Тэгэхээр компьютер унтраахын тулд заавал start хэсгээд за би одоо энийг тав энд яаж
идэвхтэй дэвжгэрүүлж ажил зааж өгөх хэрэгтэй болоод байдаг. За ингээд харуулчих. За старт гэсэн дээрээс энэ power гэж энд заавал энийг дарж иж унтраана. Юу энэ доос болоод ирч гэсэн юм. Энийг дарахаар shutdown гэж заавал энийг дарж унтрах хэрэгтэй. Restart гэх юм бол эргээ асчдаг. Энэ бол түр төлгөн горин байдаг. Тэгэхээр голын shutdown гэдгийг дарж иж компьютер ч унтрана. Shutdown хийж унтраахын тулд урдаар яах вэ гэхээр ерөөсөө бас юугаа мэддэг байх хэрэгтэй. Энэ бид бүхний доор одоо хэрэглэгдэж байгаа энэ файлууд ингээ маавал аваад ирэхдээ ингээд нээлттэй гэж бол эдгээр чинь идэвхтэй байгаа файлууд гэсэн. Тэгэхээр одоо энэ файлаа хаагаад одоо өөр ямар файлууд эдгээр ингээд дээрээ сонгоод ингээд хаагаад энэ одоо энэ дээр ирэхэд бол өөдөө гарч ирэх байхгүй болсон байна. Энэ дээр ирэхээр энэ зураг байж. Тэгэхээр энэ дээр нь дарчгаад энийг хаагаад бүх файлуудаа ингэж хаад дуусныхаа дараа shutdown хийж компьютер унтрааж явах хэрэгтэй. За ингээд өнөөдөр компьютерийн анхны шатны мэдлэг олгох, анхны шатны компьютер дээр ажиллахад мэдвэжтэй хамгийн ихний ээлжийн хэрэгцээтэй ийм юмнуудыг хэлж өглөө. За дараагийн удаа яг ерөнхийдөө та бүхэн сонирх дараа нэг зааврандаа би бас нэг ерөнхий бас нэг иймэрхүү нүүд бас хэлээд өгч тийм билүү гэж нэг бодол байгаа. Компьютерыг цэвэрлэх одоо гацж ачаал ихтэй хэрхэн цэвэрлэх вэ? Дотоод сүлжээ гэж юу гэдэг нь хэрхэн ажилдгийг. За Windows 7 apps програмууд одоо genuine болчиход явахад хэрхэн activation хийх вэ? За файлд нууц үг хэрхэн оруулах вэ? За Google Chrome дээр хэрхэн ажиллах вэ? OneDrive гэж юу вэ? За Dropbox хэрхэн файлаа хадгалах вэ? За Google Docs-ыг хэрхэн ажиллах вэ? YouTube дээр хэрхэн ажиллахыг, за Facebook, Photoshop, Stick Notes гэх мэт юунууд ямар хүн хэрэгцээтэй байдаг гэдэг талаар арай агсан төвчний хүмүүст нь ойлгоцгохоор ийм юу сургалтыг бол тэсгээ дараад нэг давандаа хийж гэж бодож байна. Энэ дээр өшөөс нэмээд өчөө хийж өгөхөр юм юу ахаар та бүхэн асуухыг ойлгосоо би санах юм байвал нэмж хэлээд нэг дараагийн ярилцлах нэг юм болгоё гэсэн бодолтой байгаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхний ажил сургалтад амжилт хүсье.